Батын Нямагийн зохиол 17-ийн 26 дугаар хэсэг. Бабаасан хэд хоног хамт явж ав адилхан өлсөж сангасан нөхөд рүүгээ эргэж харлаа. Тэд уяанаас зайдуухан газар бөөгнөрөөд гунтсан мордихон зоон дээр архаалтан суув. Хөтөж зарцнаар зөвхөн Баваасангийн морийг тосож аваад тэдний цул бүрт хүрсэнгүй. Эдгээр албат хамжилгууд мордимын тоож авсангүй гэж гоморхон бүхэл Вангийн өргөөний үүдэнд аимшиггүй тулж ирсэндээ имэж зовж байх шиг харагдана. Үнэхээр ч хошуу нутгийн түүхэнд эгэл ардууд Вангийн өргөөний үүдэнд анх удаага морьтойгоо тулж ирсэн нь энэ байжээ. Тэд дээд газрыг төлөөлсөн сайн түшмлийн захиргаанд явж төрийн хэрэгт зүтгэснийхэн ачаар урд хожид эдэлж үзээгүй эрхээ одоо ийхүү эдэлжээ. Баваасан баргал царайлан сэтгэл нь нэг л тавгүй байгааг дог түшмэл ажиглаад энэ хүн тун эхөлсөж дэ. Өлсөн гэдэг хүний тамир барахаас илүүгээр уурыг нь бардаг золигдоо гэж бодов. Гэтэл Баваасан түшмэлтэй хуйгуудаа дуудвал тэр олзлогдсон хүний гяндан даваачиж хийлэг. Тэгтээ ганцаарнгийн суулгаж шинэ хуулийн ёс журмаар харилцах хэрэгтэй шүү гэснэ. Тавтийнхан руу хандан морьдоо уяан дуяад гэрт орцгоо. Тухтай цайлж хан тэнгэр хайрхан савдаг хоёрт сэржим өргөцгөө гэж хэлжээ. Тавтийнхан донд малгайгаан тухтуулж морьныхоо мундаа ширтэн буй нэг хүнийг арандал гинэт хараад дав хийж бурхан сахиус минь гэж дуулав. Энэ гинтийн зочрлоос уусан архин бүр гарч арандал цоо ирүүл болоод гайхшин барагдсан харцаар Баваасан руу ширтжээ. Төшмөлтөд хөргөлж үзээч. Хойгууд чинь яасан юм? Тэр хүний гянтан руу хурдан аваач харга байна уу үгүй юу? Гэж Баваасан бачимтан хэлэхэд шагдар туслагчийн дэргэд байсан дэмчиг төшмөл хар гэрүүдийн зүг ханцуу нударгаа далбалзуулан харайлгав. Баваасан эцгээ сугдан гэрт орохдоо шуугийн чанга чимхээд аава бие бариарай гэж шивгэнжээ. Тавтын ирчүүл тэдний араас дагаж ороод хойморт гарахаасаа эвгүүрхэн голомтын өмнө зүүн баруун талаар шахацлан зогслоо. Хийдийн лам нар тамгын түшмдээс нэгэн ч гэрт орсонгүй. Гайхшаа барсан янзтай гадуур дими холигцгоож байлаа. Хойморт дэш гарцгаа, сууж тухалцгаа, ууж идэцгээ гэж Баваасангийн шаардахад харчуул тойруулж тавьсан намхан ширээнүүдээ ард гарч явган сандал дээр сууцгаа. Хэдхэн мөчийн өмнө хошуу даасан түшмэд брэвэн хийдийн мяндагтан заларч байсан тэр суудлуудыг эгэл ардууд эзэлж зоог гүнцхээс нь хүртэж эхлэв. Энэ үед тамгын газрынхнаас зочлогын өргөөнөө босголгосон цорын ганц хүн бол бичээч Ядам билээ. Ядам аймгаас ирүүлсэн өдтэй бичгийг Баваасанд мэхийн барив. Баваасан бичгийн догтойг задалж тогтун уншлаа. Сайх зурвсыг Сэцэн хаан аймагт алба явуулж байгаа засгийн газрын төлөөний түшмэл илгээжээ. Түүний бичсэн нь таны биеийг дайчин Жон Вангийн хошуунд байгаа бөгөөд түүнтэй харилцсан холбоо барихад илүүдэхгүй буй заа хэмээн цэргийн яамны дэд сайд намайг нийслэл хүрээнээс мордохын өмнө хэлсэн билээ. Сэцэн хааны хүрээ орчмын зарим нутагт нэн нөлөөтэй цагаан цэцэг өвчин дэлгэрэх шинж гарсан учраас нийслэл хүрээнээс цэрэг эмчилж байсан Орос докторыг залж авчирсан бөгөөд түүн лүгэ хэл сайн нэвтрэлцэх хүн олдохгүй их төвөг бэрхшээлтэй байгааг харгалзан маш яралтай хүрэлцэн ирж хэлмэрч хийж тус хүргэх ажаам уу. Баваасан бичгийг уншиж дуусаад яаралгүй эвхэж дугтунд нь хийв. Гэв гинэт ямбтан болчихсон харчуул хоол ундруу хамаагүй дайрхасаа болгоомжлон бие бие хүлээсэн янзтай гэрвшин суутал Баваасангийн танил аманцар ир юндэн том балиусаа хуйнаас нь суугалан бооми мах их эдсэн ч баг эдсэн ч адил гэдэг үг биш үү? Олдсон хишгийг цохоод байдаг хэрэгэ гэд дөрөн хуруу гадар өөхтэй иргийн ууц таллан нөхөддөө хувааж эхлэв. Нэгэнт ингэж цайр тавигдсан болохоор өлсөж цангасан ирчүүд идэ ундаараа өрсөлдөн дайрч
дуртай нэг нь ханшин дарс мөнгөн аягаар ууж амжлаа. Арандал ойн гутах шиг болон эд нар руу ярвааж харснаа ширээ тохиолдон шанаагаан тулаад хүчтэй шөөхрөв. Хэдхэн мөчийн өмнө сэтгэл зүрхэн догтлуулж байсан өнөөх баяр цэнгэл хэдийн замхраад урдийн хүнд хар бодол түүнийг даржээ. Тэвхээс нь том ууц төдхөн зэрэмдэглүүлэн хэрзийч сарн тавгууд дээр цавцаатал мөлжсөн цагаан яснууд овоорч эхэлтэл шагдар туслагч ороод иржээ. Харц ядус өндөр суудлын эзлэн хамаг юмыг хоосолж байгааг харахтаа занал хорсол цээжинд нь буцалж шүдэ сэмхэн хавривч элдвийг үзэж өнгөрүүлсэн угийн хэрсэн хүний төвчээр гарган "Зоригт эрчүүд минь идэдвэ. Зог гүнцэг хариг сархтаас хантлан хүрдэцгээ. Гэртэ байгаа юм шиг тугалцгаа. Та нар дайснаа дарж дархан цолоо мандуулсан улс. Тэгэхдээ хамгийн аимшигт дайсныг амьдаар нь барьж ирсэн чинь бөөрч гавьяатай хэрэг. Тэр дайрамчин хэрэг баригдалгүй үлдсэн бол ямар ч уршиг тарж мэдэх байсан юм. Ятан бэчээч бараагийн харамаг заал таньсан. Цулгай цаасан дээр засгийн тамга дарвуулдаг нөгөө гайхал чинь яг л зүсээр юм байна. Одоо лам хар эрэм ард түшмэд бүгдээр сэтгэл амар байж болно. Энэ хэргийг үүсгэн бүтээсэн баваасан түшмлийн гавьяаг магтаж багтаж баршгүй юм. Тэр дайрам чин төрийн дээд цааз хүлээж нөгөө ертөнцөд тонилох нь зайлшгүй. Арандалын захирсан манай 50-ийн ч бас гар хоосон яваагүй шүү. Хоёр цагаантан биднээс зугтаж яваад дундаа хямралдаж нэг буудаад хоёулан үхчихсэн. Бас бидний сум 7 дайсныг тонилгосон. Хоёр хүнийг амьдаар нь барьж авчирсан. Иймэрхүү сонинтой явж ирлээ. Шагдар ингэж ярихдаа харуул ихний тухай ганц ч үг дуугарсангүй. Тэргүүн туслагч үгээ өргөлжлүүлэн "Аригдсан хоёр хүн жирийн нэг цэргүүд биш том ноёд юм бэлээ. Тэднийг манай арандал сайн мэднэ. Нэг нь Марков гэдэг орос ноён, нөгөө нь Туванов гэдэг" гэж хэлтэл баваас нь сэрдэхийн эцэг рүүгээ хараад "Юу гинэ? Нэрээ юу тамина?" гэж чихэндээ итгэж ядан дуу алдахт нь арандал сахлаа ширүүнээр имэрч "Тийм ээ. Халзан Туванов баригдсан. 3 жилийн өмнө чамааг аваад явахдаа Сибирийн эзний баруун гарын түшмэл болгоно гэж хэлж байсан тэр Туванов одоо амьд дүрээрээ гянданд зааларч байгаа. Удахгүй сүнсэн тамд морилн байхаа" гэв. Баваасангийн идэрхэн царайд баяр бахтлын гэгээ татаж нүд нь гялалцсан. "Тийм хашир чоныг хавхандаа оруулна гэдэг чинь мөн сайхан хэрэгэ. Би түүнийг миний гарт орохоосоо өнгөрсөн. Өдөөд хайлаар мөгдөн хоёрын аль нэгэнд Япон оюунтай хундаг тулгад суугаа байхаа гэж бодож явсан юм. Та нар харин энэ төрд надаас хавьгүй илүү гавьяа байгуулжээ. Би азан буруулсан анчин шиг ой хөвчөр хэд хоног хий дэмий тэнэж яваад ирсэн. Замд минь юу ч тааралдаагүй. Харин айлд оргинож байсан ганц хулгайг л бусдын мэдүүлгээр олж барьлаа. Тэгээгүй болж ганц хоосон буцах байлаа. Гэхдээ таны барьсан ганц хулгай бидний устгасан 10-ад дайсантай тэнцэн байхаа. Ухаантай хүн өөрийнхөө хийсэн ач тусыг бусдад гайхуулдаггүй. Дандаа дарж хэлдэг нь үнэн боловч нэгэнтээ байгуулсан гавьяаг хэн ч бууруулж чадахгүй биш үү гэж шагдар туслагч өгөөлөв. Тувановын баригдсанд хэд их хөөрч догдолсон том болоод баваас нь зусарч төшмөлтэй хэн хэнийхээ гавьяаг харилцан магталцахад хүрч эвгүй байдалд орсноо мэдээд яриагаа төдхөн өөрчилж намайг засгийн газрын төлөөний төшмөл дуудулсан учраас би Цэцэн хааны хүрээ орох боллоо. Маргааш өглөө эртлэн мордно. Харин хошуу тамгын газар олзлогдсон 3 хэрэгтэн бүрэн найдвартай хүмүүсээр харгалзуулан нийслэл хүрээ рүү явуулах хэрэгтэй. Замд нь
Ямар нэгэн гай тутгар учирч болзошгүйг анхаарвал зохино. Нийслэл хүрээнд улсын дотоодыг хамгаалах газар байгуулагдаж ажиллаа эхлээд байгаа байх. Тэр газар хэрэг байгуулагдаж завдаагүй бол гэмт этгээдүүдийг цэргийн яамд тушааж болно. Та бүхний ажил алба бүтэмжтэй, нутаг орон өлзийтэй байх болтугай. Бүгдээрээ сайн сууж байгаарай. За аава, явъя да гэв. Харандал бүр сольдчихсан шинжтэй ширээ тулж босоод өөдрөө шуухарсаар алхажээ. Гадаа лам ноёд ийш тийш холигсоор зарим нь боогнорон зогсоод гангар гүнгэр ярилцаж байв. Эцэг хүү хоёрын араас гэрт байсан хүмүүс бүгдээрээ гарч ирэв. Харандал Баваасангийн ханцуунаас татаж бусдаас зайдуу газар очоод байд хоёрт нарийн ухаан зэйлэг хэрэг гарлаа. Нэгийг шоронгийн мухарт орхиод гэртээ харьцаж болно гэж үү? Цаадах чинь ямар ч гэсэн миний өр чиний ах шүү дээ. Бүр наагур хэлбэл амьд хүн шүү дээ. Одоо тэр өлсөж хатж үхэх гэж байгаа нь мэдээж. Ядахна шоронгийн хүнд эргэлт оруулах гэж нэг ажил байдаг үсттэй. Чи дуугарыг барьсан чинь зөв. Ёстой юм ёсороо эргэсэн болохоор миний сэтгэл чамарлаа. Хүний гарт орсон зэрлэг араатан шиг хашлаг торон дотор суухаас өөр зам дуугарт байхгүй. Ганцхан хороогдчих нь байх та гэж бодгоос л өр зүрх минь зүсэгдэх шиг болох юм. 20 хэдхэн насын л би хайрлаж байна. Амьд мэнд байвал бүх насаараа шоронгийн хатаас болох хамаагүй. Үйлцэн нүглэн арилж цагааттал хүнд буулга угалж үхэр мал шиг зүтгэх хамаагүй. Зөвхөн амьдал байгаасаа. Чэбэт хоёр өнөөдөр энэ хошууны хэмжээнд чамлашгүй өндөр эрх мэдэл эдэлж байна. Нэг нь төрсөн үрэ, нөгөө нь төрсөн аха догшин цаазаас хэлтрүүлэхэд энэ эрх мэдэл хэрэг болох ёстой биш үү? Гэлээ. Тэднийг үдэж мордуулахар хүлээж байсан улс эцэг хүү хоёр бусдаас нууцлж юугаа шимнэлцсэн бол гэж гайхсан янзтай сэмхэн харцгаан. Ялангуяа шагдар туслагч тайн лам хоёрын байдал бүрч хачирхалтай санагдав. Тэд хоёулахнаа зэрэгцэн зогсоод эцэг хүү хоёр лөө сэжигтэйгээр ажиглаж буйн илт байв. Баваасан олны анхаарал татсандаа зовж эцгийнхээ яриаг таслахын мөн болоод аава хурдхан ордё. Эндээс холдсон хань тухтай ярилцъя гэв. Гэтэл Харандал зөрсөн чигтэн зүтгэж ядахна эргэлд оруулаад явъя гэж би чамд хэлээд байна шүү. Түүнийг өчүүхэн төдөж өрөвдөг сэтгэл чамд алгуу. Нинжин сэтгэлтэн чонын бэлтрэг ийгч өрөвддөг юм байна вүлээ. Нэгээс зулаа гიშгэж төрсөн бол чи хараач ингэхгүй байсан байх. Гэхдээ та хоёрыг хусавч арилгахгүй эцгийн яс холбож байгаа шүү. Чи харвал харь би эндээ үлдэн гэжээ. Эцгийнхээ занг сайн мэддэг Баваасан шийдвэртэй алхам хийхээс аргагүй болсноо ухаарав. Энэхэн агшинд залуу хүний сэргэлэн тарих элдвийн бодол эргцүүлж амжжээ. Тэгээд тэр алхмаа хийхээр шийдэн бид ерэн дугуйтай эцэг үр ах トゥ угийн холбоотой гэдгээ энэ улсад мэдэгдүүл яасан юм. Бид ямар мах цусны холбоотой болохоос үзэл бодол үйлцэн хэргийн холбоо байх биш. Ах бит хоёр эргэж нийлэхгүй замд ороод эвлэршгүй дайсан болж гүйцсэн шүү дээ. Үнэн юм үннээр л байх ёстой биш үү? Бас хэрэгтэн хүн хуулийн газарт биеийн байцаалтаанд заавал өгдөг болохоор дуграх төрөл гарлаа хилжил таарна. Тэгэхээр та бид хоёрын энэ өөдгүй нууц тэртээ тэргүй илэрх болно гэж хэлэхтэн Харандал өтгөн хөмсгөө сүртэй зангидан ийн хэлв. Тэнгэр минь юу донгосох чинь хийнэв. Бэ хоёр хүүгээ хоёулангийн алдах болж байна уу? Нэг нь хар нүгэл үйлдэж намайг зовоосон нь Багдад. Чи бас хэрэгт орж тамлах гээ юу? Чи
Хэнч ховхолж чадахгүй бүх бат суудалд суужхалаа гэж бодож байна уу? Төр гүрэн төмөн олон дураан хөрвөл хааныг ширээнээс нь шидэж орхидог юм шүү. Ардын засаг цагаан дээрэмчний төрсөн дууг албандан багтаах нь бүү хэл гяндан даач багтаахгүй байж мэднэ. Чи өөрийгөө боддоггүй юм а гэхэд миний энэ буурал толгойг бодох чинь яагаа? Тамжид гарамцаа хоёр чамд хамаагүй юм а гэхэд жалан болцоо хоёроо хайрлах чинь яагаа? Догор өчиг мэдүүлэг өгөхдөө намайг эцгээ гэж чамайг дүүгээ гэж хуйл тамгад ээлжлэж билүү үгүй ч билүү? Цаадах чинь шин төрд тэрсэлсэн болохоос чи бит хоёрт тэрсэлсэн хүн биш. Аав ээж эгч дүүгээ хуйлд барьж өгөх хэрэг түүнд байхгүй. Тийм санаа чи төрөхгүй байх. Ерөн дугар шүдэ 100 авбал голоон тасартал тавихгүй хүн. Нэгэнт дотроо нуусан үгийг хинч хэлүүлж чадахгүй. Ямар ч уран арга, ямар ч хатуу залхаал хэрэглээд нэмэргүй. Хараад байгаарай хөө. Чиний ах зуусан шүдний хянаа улаан хэлээ нуусан хэвээрээ өнгөрн бивэ. Элчлэх гэдэг аимшигт үг нь надад дахиж бүү сонсох. Үүнээс өөр арга олох хэрэгтэй. Хүний ухаан мухартаа тулна гэж байхгүй. Тэр дундаа чиний хурц ухаан ямар ч уран арга сэдэж чадна гэдгийг би мэдэж байна. Арандал ингэж үгэн дуусгатал гяндангийн тэндээс ирсэн нэг хуй шагдрын чихэнд хэдэн үг шивгнээд явчихв. Тэргүүн туслагч хуйгийн үгийг гэлжийн сонсоод тохилцсон алхасаар эцэг хүү хоёрын дэргэд ирж намайг өөршөөгөөрэй. Бэ та бүхний яриа хөрөг тасалж нэгэн зүйлийг сонсохоос өөр аргагүй боллоо. Хоригдол дуугар эцэг дүү хоёртой минь уулзуулж яллаа гэж хойгуудаас гуйсан гинэ гэв. Амьдралын бэрх зам туулж өгөхөөс бусдыг үдсэн цусан зүрхэн чулуу болтлоо хатуучсан Арандал гентийн энэ цохилтонд арчаагүй балчир хүүхэд адил нэргүүлжээ. Сэтгэж бодох чадвар алдан сүрсүлдэн зайлж дээл нүмерсэн сүг болж хувирв. Тун саяхан сэргэж дэрвж байсан хувь заяа нь яхэр шар түшмлийн урт ясан саварт дахин атгуулах шиг боллоо. Эцгийнхэн зэвхээ даасан нүрийг баваасан хальт харснаа нүд буруулж огцом эргээд хар гэрвдийн зүг хуруугараа дохиж "Тээшээ очие" гэж хэлв. Гяндангуудын үүдээр зэвсэг агсан харуул хуйгууд архаалтан зогсно. Арандал баавасан хоёрыг хурч очиход тэд цөмөөрөө малгайвч мэхийн ёслов. Хүүгийнхэн араас дагсан Арандал бүхийх өрөн бүхийсэн боловч хар гэрийн намхан тотог түсхийтэл мөргөд тотгош оржээ. Эрт дээр цагаас шилийн олон хулгайч нарын шилбэн шигдэж байсан. Одоо хог дээр хаягдах цаг нь ирсэн хүнд тушаагаар дугур хөлөөн тушуулчгаад хан наланд сууж байна. Харин шагдар туслагч гарын гавлаж хүзүүгийн дөнгөлөх байсан боловч ард энцгийн шин үзэлтэй түшмэл үүнийг мэдвэл манжийн ирүү хэрэгэлсэнд тооцсон ял тулгана гэж айгаад зөвхөн хориглын орхохоос сэргийлсэн арга хэрэглэж байгаа нь энэ бололтой. Тамгын газрынхан та хоёрыг дайлаа юу да? Аавын амнаас арх ханхарч байх чинь гэж дугар өгүүлв. Гандмал хүрэн нүүр нь хизээнээсээ илүү хүйтэн догшин харагдлаа. Арандал толгойн үнэнд тулахад малгайгаа авчих хум базаад царайгаа хүрлийлгэн дуугүй зогсов. Молторшгүй занганд ороод өмнө нь суужгүй энэ хүн нартад төрүүлээд өсгөж тэжээсэн үрийн биш, жирийн нэгэн оргодол дээрэмч нийч биш. Хаан холын хүчрхэг гүрний итгэмж хүлээсэн харилэгтэй арга чадалтай тагнуулын цэл хүйтэн харцаар Арандалын магнаг цооширтна. Нэгэн тийм болчихсон хүнтэй чинь яаж харилцах ёстой юм? Бурууга хүлээгэж ятгах уу? Ногдох цаазнаас битгий ай гэж зоригжуулах уу? Эсвэл гэмээн бул заруулж шийтгэлээс мултрах арга зал заах уу гэсэн асуултыг хариулна гэдэг үнэхээр бэлэнгүй ажээ.
Ийм асуултад тулгарсан эцэгт хэлэх үгд анч олдсонгүй. Энэ маань нэг юм хэлж юу магад гэсэн гордлогоор Арандал Баасан руу харсан боловч залуу төшмөл мөн л хүрэл царайлан зогссоор байна. Гянтан дотор сэтгэл хэрдэм намгүн байдал хэдэн мөч үргэлжлэв. Гэтэл тушааг холбосон бүдүүн төмөргөнж дугрын хөлөө хөдлөхөд ясанд хадам эвгүй дуугаар харжигнан тэр нам гүмийг эвдэжээ. Гинж харжигнахаан болмогц дугрын дуу сонсогдож та нар намайг хязгаалах гэж байна. Буудах уу дүүжлэх үү гэж асуулаа. Бид хоёр шүүхийн түшмэл биш шүү дээ гэж Баасан хариулв. Дуугар нэг хэсэг дуугүй сууснаа. Намайг гөрөөлөхөр мордсон баг цэргийн манлайд атмаа ноён шиг заларч явахыг би хадны завсраас харсан юм. Танаас өөр хасаг цэргийн тангаргаас урвагчийг өршөөн өнгөрүүлж байсан удаа надад байхгүй. Гэрэв та миний эцэг биш байсан бол тэр хавцлын зам дээр бөндгөртөө сум зоолгох байлаа. Бас баригдах тэр агшинда Баасан чамайг тонилгочих зайч надад байсан. Сум ч надад байсан. Гэрэв чи миний дүү биш байсан бол тэнд мөн л туглах хүртэх байлаа. Та хоёр надад үннийг хэлэхээсэн айж байна уу? Хэрэгтний хувь заяаг дээд газрын түшмэл хошууны зэргийн атмаа хоёр шийдэхгүй бол өөр хэн шийдэх юм? Эрх мэдэл нь хөгшин хоньны насгүй болсон хуучин түшмэл шийдэх үү? Энд олж авчирсан эрх дарахыг чинь би сайн мэдэж байна. Гэвч би та нараас өршөөл гуйхгүй. Та нар байтугай бурхнаас ч гуйхгүй гэж хэлтэлгүй донгоож бүсэндээ сацагтай альчуур хавчуулж богдын соёг гимээр хувцалсан хижээлэр хоолунд оруулжээ. Тэр аягч хоньны таргамах цагаан гурлийн гамбир улбов домбутаа цай аяг тагш сэлтийг хориглын өмнө тавиад гарч одов. Түрүүхэн ихэс дээдэс зориулж хийсэн нийжгэр будаалгын зоог гүнцгээс дутуу зөөл гэвэл арх айраг хутга гурвал бололтой. Шагдар туслахч ямар нэгэн далд санаа агуулan шоронд суугаад дээрэмчин эцэг дүү хоёрын нүдний өмнө зориуд ингэж дайлахаар шийдсэн нь илэрхий. Дуугар сүвэний хавирга шүүрэн авч зулгаах зуураа. Та нартыг ялаалаа. Миний аав дүү хоёр хууль цаазны гурим журмыг гадралдаг болсон байна шүү. Хүний хорохоос өмнө хоолоор цадгадаг ёс байдаг байхаа. Харин би хуулиас мэддэггүй гайгаар өлөн хоосон улаантныг аяг ус чамсуулалгүй дүүжилж явжээ. Хайлт хоол идэж амжилгүй баригдчихсан болохоор өлсөж цангаж харангадаж унахтаа тулчхад сууж байсан юмсан. Та нартаа уулзъя гэж хэлүүлэхдээ ам гуйх гээвгүй хоол гуйх гэсэн хэрэг шүү дээ. Би ч сайн хооллож авъя. Та нар ч сайн сууж байгаарай. Дараа ирэлгийн үүдэнд уулзцгаана байх. Та нар тэнд надаас хойш нэг их удалгүй очих байлгүй дээ. Эверт хаан өчгийг минь сонсоод заримыг диваачн руу, заримыг нь там руу явуулах юм байгаа биз гэв. Арандал сахлаа ширүүн имрээд толгоогоо хайлан үүд рүү алхав. Босоо алхахдаа зог тусаж цөхөрсөн харцаар эргэж харлаа. Арандал Баасан хоёрыг мортоход хошуу тамгийнхан нөгөө л ёс журмаараа хүндэтгэл үзүүлэн үдэж гаргав. Шагдар туслагч Баасанд хандан өндөр албандаа өлзийтэй байхын ерөөл тавиад. Бэдэнд та итгэж болно. Би энэ хошууны албыг осолдож цалгардалгүй хөтлөн ардын намын бодлогод нийцүүлэн явуулахаа батлая. Өчүүхэн надад та бүхний итгэж даалгасан зүйлийг биелүүлэхийн төлөө ам биеийн хайргүй зүтгэхээс өөр эрхэм зориг байхгүй. Миний байдлыг дээд газарт уламжлахын хамт дэд сайд манай засаг ноён Жонон Ван Цогбаатархад бас айлдахыг хичээнгүүлэн хүсье. Бид олзлогдсон цагаалтан нарыг маргаашийн дотор найдвар бүхий 10 хүнээр харгалзуулан хүрээ рүү явуулна. Энэ талаар сэдгэл зовох хэрэггүй гэжээ.
Арандал замдаа нэг ч үг дуугарсангүй. Баваасан эцгийнхээ сэтгэлийг засахын тулд яриа үтсэн боловч нэмэр болсонгүй. Харин сайрын тохой хурч гэрийнхэн бараг харсан үед Арандал сая ам нээж доогарын тухай ихтэн мэдэгдэх хэрэггүй. Зовлон дээр зовлон нэмэх болно. Яа гэх вэ? Тамжад бэт хоёрт ийм үр заяаснаас хойш хэн маань биеэн бодоод л сууж байх болжээ гэв. Эцэг хүү хоёрыг мордмогц тамгын газарт цугларгасад тал тийшээ тарцгаалаа. Шагдар туслагч өргөндөө ганцаараа үлдээд гяндангаас дугрыг яран авчруулж байцаалтан эхлэв. Тэгтээ юуны өмнө нөгөө тамга дарсан цулгай цаасыг нэхэж түүний гаргаж өгвөл чинь ногдох ялын хэмжээ хөнгөрүүлж болно гэсэн санааг далд утгаар ойлгуулжээ. Тэр цаас надад байхгүй гэж дугур хариуллаа. Яасан дээр нь бичээд хүнд өгч өгсөн үү? Энд ч өгөөгүй. Уг нь би таны тамгыг надад хэрэг болно гэж бодсон юм. Гэтэл тэр тамга чинь албаны хүндэл хэрэгтэй болохоос над мэтийн оргодолд өчөөхөн ч тус хүрэхгүй билээ. Би хэрэггүй цаас авч яваад яах вүлээ те? Тэгээд яасан гэж хайчихсан уу? Тийм ээ. Зүгээр л хайчихсан хэрэггүй. Арай чи зүгээр хаяагүй. Зүгээр хаяагүй юм бол заавал нэг юмд хэрэгэлсэн байж таарна да. Жохом юунд хэрэгэлснэ хэлээд л. Тарган мэгжин шүүрхийн маханд болгодоод гэдэс дотор муудаад цаас хэрэглэхээс өөр аргагүй болсон юм. Чи бүр тоглоом тогуу хийж байх шив. Бэ элдвийн ааштай олон хулгайчийг шүүж улайлгсан хүн шүү. Чамааг дахиж нэгжүүлэнтэй. Эхээс төрсөн биеэр чинь үлдээж байгаад нэгжүүлэн шүү. Таллаараа болох түн. Надад цаасны өөдөс гэвэл манчир хутагтэн адсалсан тарны сахиусал бий. Би тэр сахиусыг сугандаа зөөсний ачаар өдий хүртэл амьд явж байгаа юм. Бооны сум сэлэмний ир жадны үзүүрээс намайг олон удаа хамгаалсан. Харин цаазын элдээс халахлах хэсгийг бөө мэд. Та нар ч салгаад авчих юм байгаа бицтэй. Борхон тэнгэрээс эмээхгүй бол энэ сахиусыг онгичж нэгжээд үзэлтэй. Салгаад авбал чавал та. Тийм үү. Тэр чи яах вэ? Өөр ямар газар тонуул дээрэм хийсэн, хичнээн хүнийг алж шарахтуулсан, юу авснаа тоочоод бай. Баран жанжны их зэрэгт тасаг салаа захирч явахдаа шашин төрийн дайсан болсон олон хүний амийг хороож цусыг нь гойжулж өнгөрсөн. Тоог нь би алджээ. Харин цаг буруугаар эргэж баруун жанжны цэрэг улаан сахиусын цэрэг буюу өнөө цагийн Чарл баануудад дарагдсны дараа тайгаар тэнүүчлэх болсон цагаас эхлээд нэг ч хүнд гар хурж үдсэнгүй. Нэг ч хот руу өнгөж гэтэж явсангүй. Энэ хугацаанд бусдаас би ганцхан юм булааж нүгэл үлдсэн юм. Тэр нүглээ тэнгэрийн өмнө наминчилна. Шагдар туслагчийн нүдэн сэргэн "Юу булаасан гинэ?" гэж яран асуув. "Яагав дэ таны тамганыхээ. Барааны цэрэгт явсан уул цөмөрөн гэртэн ирээд байхад чи ганцаараа ингэж хуйлжиж явдгийн учир юу вэ?" Өөдтэй байлдаж чадаагүй их цэргийн будаа хороохоос хэтрээгүй болс энэ засгийн өмнө зэмлэл хүлээлгүй өнгөрөх нь мэдээж. Тийм учраас тэд нар гэр орондоо аимшиггүй ирж байгаа юм. Харин би шажин төрд гавья байгуулж улааны намд гай тарьсан болохоор зайлшгүй амсах ял цайрлаас зүгтэн амиа хоохолоход хүрсэн хүн. Энэ засаг хэрв чамд өөршөөл сойрхол үзүүлбэл чи яах вэ? Хуучин үзлэн орхиж ардын намын бодлогыг дагах уу? Би хаан бурхан хоёрын төлөө амнасаа өргөх тангарахтай хүн.
Энэ тангарагаас уруух эрх надад байхгүй. Тийм учраас ойртож буй үхлийг тайван хүлээхсэн л гэж бодож байна. 20 хэдэн нас бас эцэг дүү хоёрынхоо нэрийг чи хайрлахгүй байна уу? Аав минь алдрыг унгах босгохоо зөвхөн таал шийднэ байх. Гэр орон минь бүхэлдээ таны мэдлэлд байгаа шүү дээ. Миний 20-ад нас үхэн цэрийн 100-аад настай тэнцэх учраас би өөртөө нэг ч их харамсахгүй байна. Харин Баваасан бол хэр варгийн юмд алдраа сэвтэхээс өнгөрсөн хүн шүү. Тэр чинь Жанжин Сүхбаатарын хамгийн шадар туслагч нь байсан юм. Засгийн дээд хүрээнд дотор тун их нөлөөтэй хүн. Том түшмдийг албан томилохдооч, албанаас халахдаач, сайшааж шагнахтаач, зэмлэж шийтгэхтэйч Сүхбаатар Баваасангийн ламыг хардаг байсан гэнвэлээ. Энэ бүхнийг миний дүү өөрөө надад хэлсэн юм шүү. Тэр хэзээж хэндэж худал хэлж үзээгүй хүн. Төрсөн ахын цагаан барооны итвхтэй цэрэг байснаа оргож дөрвж яваад баригджээ гэсэн мэдээ нам засгийн сонорт хүрлээ гэхэд Баваасангийн хувь заяаг хумсын төдийч өөрчлөхгүй. Цэргийн зөвлөлийн гишүүдэр тээдэргүй мэдэж байгаа. Харин элэнц хулан цаасан эхлэн үе дамжиж хааны төлөө зүтгсэн тийм гэр бүлийн дундаас ганцаархнаа зориглон гарч ахтайгаа тэмцэлдэн байж хувьсгалын талд орсноороо уламжих үнц нь олсон юм. Дүү чин чамд хайртай юу? Миний төлөө нүдээ сугалж өгөхөөс ч боцохгүй хүн. Тэм хайртай байдлаа чамайг баривчилсан нь гайхалтай юм. Баваасан миний төлөө нүдээ сугалж өгөхөд бэлэн гэлээч хувьсгалын төлөө зүрхэн сугалж өгөхөд бэлэн хүн. Энэ чин түүний сэтгэлийн дэнсэнд хувьсгалын дарагчин чинийхээс арай илүү байжээ гэсэн үг үү? Тийм ээ. Тэгтээ Баваасан намайг баривчлаагүй. Би өөрөө баригдсан юм шүү. Юу гинэ? Чи чинь одоо л буурж эхэлхэн шивдэ. Үнэн шүү төшмөлгүй. Би та нарын гарт орлоггүй өнгөрч дөнгөл байсан. Танаа хангаад ганц хүн байтугай суман цэрэгч нуугдах зай биш шүү дээ. Богдтол бараалахыг гэж бодсон юм. Чиний өчиг бүрж ойлгохдхон боллоо. Гэмгүй аяндаа ойлгогдно. Над мэтийн төрийн гэмтнийг зээрлүүлэхэд аймаг хошууны эрх хэмжээ хүрэхгүй. Намайг нийслэл хүрээ рүү явуулах нь лав. Тэнд очиход толгойн цаа зөхөн бас лав. Тэгтэн би эзэн хаанд ам гуйсан өргөдөл илгээн. Богд тусыг тусаар хариулж ам өршөөхөр барахгүй өөртөө бараалхуулах болно. Би малгайгаа цоо буудуулж явж богдыг гамингийн шоронгоос гарган манчрын хийд дээр тэрвэрч аваачсан хүн шүү. Би бас дахин тогтсон эзэн төрийн ерөнхий сайд манчир худагтыг бүгж нуугдсан гамингийн сумнаас аварсан хүн. Ийм учраас тэр худагтач гэсэн миний амь насны төлөө хүч гарган зүтгэх болно. Би ингэж л бодсон юм да. Үгүй тэгээд заавал баригдаж ял цаад сонсож байж богдод бараалхах гэсний хэрэг юу лээ? Зэргөрөөс шиг ой хэрээр тэнэж явахдаа сэмхэн хүрээ ороод арга хайж болсонгүй юу? Нийслэл хүрээ 100 дахин орж өнгө зөсөө 100 дахин хувиргач чадах байсан. Тэглээгээд ямар аашаа гарах юм? Богдын ордон нэвтэрч чадах биш. Гадаа сунтгийн айдас хүрдэхээс хэтрэх биш. Жавзан дам хутагтыг шинэ Монголын эзэн хаанаар өргөмжлөгдсноос хойш ордны нүүдээр салхичин нэвтрэмгийн харуул хамгаалалт тавигдсан гэнвэлээ. Зүсэн хувиргаж чадах байсан бол манай хошууг төлөөлсөн элч төшмөлийн дүрээр нөгөө тамхтай бичгээ бариад орчхож болохгүй гэж үү? Чиний энэ сэргэлэн тархинд тийм санаа төрсөн л байж таарна. Нэг хошууны төшмөл байтугай Цэцэн хаан наваа нэрнч богдод бараалхаж чадахгүй байгаа гэсэн шүү. Нийслэл хүрээнд эзэн хаантай шууд уулздаг хэдхэн хүн бий. Сүхбаатар бодоо нараас хойш манчир худагт, жалханц худагт, магсаржав, элбэгд орж нарал тэр эрхийг эдэлдэг болсон юм. Та ч сайн мэдэж байгаа л байх л да.
Би хойдоо нийслэл хүрээ ороогүй болохоор шин төрөөс тогтоож байгаа дэглэм журмыг гүйцэд мэдж завдаагүй л байна хэмээн шат түшмэл үннээ хэлээд. Харин чи хэн бүхнийг дүүгээсэн сонсон байгаа биз дээ гэж асуув. Баваас надаас юу ч нуудаггүй юм. Түүний мэддэг болгоныг би мэднэ. Бас надад хэл мэдээ өгдөг нөлөөтэй том улс нийслэл хүрээнд сууж байгаа. Та намайг доглон чон шиг орчин тойрон тогон эргэлдэж байдаг амтан гэж бодоогүй биз дээ. Би чинь 3 хоногийн дотор хүрээ орчход ирдэг хүн шүү. Гуурс хөлг надад байхгүй ч гэсэн Жон мангийн хурднуудаас хавьгүй илүү морд олддог юм. Ер нь би танаа дээд газрын байдлыг баваасангаас арайч нарийн гадарлаж магадгүй. Засгийн газрын өнөөгийн ажлыг байтугай маргаашийн бодлого ихч би бараг цаалж байна. Хуучин түшмэл та нарыг ардын засаг одоохондоо түр ашиглаж байгааг та ухаардгүй. Удахгүй газар мөрөгдөл чинь өшгөл жорхин бий. Өшгөл хөрж барахгүй бодийг чинь хөтлөн шүү. Тэгтэн та нар хар толгоогоо яаж хаацаална гэж бодож байна. Дээд газрынхан дотор танд өмг төшиг болохоор нөлөөтэй дөрвтэй хүн бий. Сайд ноёдоос та хэнийг таних вэ? Мөрдөн байцаалтын ажил ингэж хажнаар иргэн эцтэй хинэн түшмэл хинэн хоригдол болохыг мэдхэд бэрх болов. Шагдар нүдэн анс хийж хэдэн хорон бодлогошрон сууснаа 3 дахин алгаа чанга ташиж үүдэнд хүлээж байсан хуйгуудад дохиогчээ. Дугар хаалга руу гинжээ харжигнуулан алхаснаа эргэж зогсоод таны хувь заяаны тухай би үний юм хэлсэн шүү. Энэ бол ёр зам биш болох гэж байгаа бодиттой зүйл гэдгийг санаарай. Би танд манж үг хэлээгүй. Жинхэнэ цэрэг хүний үг хэлсэн шүү гэд гарч одов. Шагдар туслагч түүний араас болор шилнийхэн доогуур нүдэ онилгон харж санаашран дүнсээсээр хоцорлоо. Буурал болсон хавчиг толгойд нь итгэл баяр аимшиг төгшөр хослон зүрхэн оволцов. Хөвсгөлийн явц ардчлалын өрнөлд хувь заяанд нь ямраар нөлөөлөхийг төсөөлж ядан олон хоног зовниж байсан сэтгэлд нь дугарын хэлсэн цэрэг хүний үг аимшиг төгшөр нэмжээ. Харин баваасангийн талаар бодож байсан найдвар бахта таамаглал үнэн зөв болохыг дугарын үг баталсан болохоор сэтгэлийн гүнд итгэлийн баярын оч уулалзав. Хоройтхон насанд багтамгүй ухаан чадал суусан залжин мөртлөө эрэмгийн зоримгийн залуу дээрэмчин яхир түшмэлийг үнэхээр бишрүүлжээ. Урдëm нь уулзаж ярилцаж байсан бүх эргэтэн дарахтан эдтэн шидтэн цэцэд мэрэгдээсэн ч илүү хүчтэй юм шиг санагдав. Энэ 17-ийн уг гарал удам судраараа чангуулс байх нэ. Бурхан Тэнгэрийн анхны таалал ертөнцийн амьтны хэр хэмжээг нэгэнт тогтоожсон болохоор эцэг өвгдийн хүч чадал үр ачт нь үлддэг жамтай хойно. Бүргэдийн өндөгнөөс ятуу гардаггүй, ятууны өндөгнөөс бүргэд гардаггүй шүү дээ гэж бодлоо. Одоохондоо миний гарт байгаа энэ овчин дээрэмчний хувь заяаг ямар ч л болов би өөрөө шийдэх ёстой. Энэ шийдэлд миний хувь заяанд нөлөөлөх нь бүр дамжиггүй боллоо. Дуугар болбоос өршөөл гуйгаад ам хэлтрэнэ гэж бодож байгаа юм байна. Гэвч юу л бол та. Богд хэдийгээр эзэн хааны нэр зүүж байгааг илээж ардын засгийн нэрийн өмнөөс гаргасан шүүхийн тогтоолыг цуцалж чадна гэж үү? Алж хороосон улаантны хаан тоог алдсан ийм том гэмт этгээдийг яаж хамгаалах юм? Дуугар намайг сүрдүүлэх зорилгоор богдын нэрийг барьж худал хэлсэн байж чимээдэн. Харин үүнээс бусад бүх үг нь
цөм үнэн бололтой. Ийм эдрэтэ асуултанд өвгөн түшмэл ой ухаанаа бүрэн эзэмдүүлжээ. Ширээ түшиж уруулаан зуугаад "Эртөө хэцээ боловч ардын засаг намайг энэ албанаас зайлуулна. Зайлуулахаар барахгүй ял шийтгэл хүлээлгэнэ. Эрх мэдлийг минь эвдээд шорон гянданд хорилгүй зүгээр орхилооч гэсэн надад муу юм уучрахаал уучран. Өшөө хонзон өврөлсөн энэ холон харц ядуус толгой дээр минь аргаа тавьж гарна. Аргаа тавиад зогсохгүй дөрвөн мөчийг минь тастаад хайчихж мэдэн. Тэр цагт баваасан чи өмг түшиг минь болж намайг өвөр суундаа шургуулан эсэн мэнд үлдээж чадах уу? Би чадна гэж итгээд чамд болон гэр орныхонд чинь тус хүргэе гэж гүвэрснэ. Хамгийн итгэлтэй хуйга яаран дуудулв. Хуйгийн орж ирэхэд сэргээр очтой уруулаа чихэнд нь нааж хэдэн үг шивгэнээд зүмбэр хээтэй жижигхэн хайрцаг онгойлгон атга дүүрэн цагаан мөнгө аваад алган дээр нь тавьжээ. 26 дугаар хэсэг төгсөв.